Тэнгүүд нагаа гээл тэгэхээр ерөөсө дуугардгүй. Тэр намайг айлгана гэж бодсон юм бах та гэж дунгуудаа нөгөө хаалга амир хүчтэй ингээд цөмөд би надаа ингээд наалтаагүй ирэндээ хард ингээд хүн хөвтөж байгаа байхгүй. Тэг ингээд өвлж ингээд доор ингээд хөлдчихдээ штэ. Нойллын тэгэнгүүт ингээд бид сууж байгаа жожиглохны гэрэл ингээд доошо тосгосон чинь эн чин тэгэнгүүт нөгөө юутай холбогдсон нөгөө бөөнөртэй холбогдсон л та. Охин жүхэн хүн гэл манай аав ээж хүртэл айлгаалдаг гэж лээ. Одоо тэр би ингээд амьд суужлаа. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Horse Auto Expo Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, уншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөнгө хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Auto Expo Монголын хамгийн том машины их дэлгүүр. Цэвэр цэнгэг Тера. Солонгос улсын хайч өнрөө компани шилдэг шараа яриг. Цэвэр цэнгэг Тера. Сайн байцгаана үзэгчдээ өртөө дөрөв дараагийн дугаарт тавтай морил. За бид бүхэн та бүхний мэдэж байгаачлан аимшигын тэр дундаа болсон явдлыг бодиттой зочинтой ярьдаг. За энэ удаагийн дугаар та бүхэн дүр сарааз таамдны хэл дээр ч гэсэн анзаарсан бах. Нэр болон зүсээ нуусалсан хүн оролцож байна гэж. За тэгэхээр хоёулаа танилцахгүй гэсэн үг те. За манай нэвтрүүлгийн одоо эхлэлийн нэг тийм гоё асуулт байдаг. Жоо хөнгөн асууж эхэлдэг. Аимшигын кино гэдэг гоё сэдв байгаа те. Хамгийн амар айлгаж ирсэн аимшигын кино манай үзэгчдэд нэг санал болгох гээд үзэв. Хамгийн амар хүн. Би тэгтээ аимшигын кино нэг үздэг. Үздэг үү? Яг нөгөө юуг бол үзсэн нөгөө ядуугийн зовлон л багт үзчихсэн. Тэгээд тэрнээс амар яжсэн. Манай монгол залуучуудын бага насны хардарсан зүйл ядуугийн зовлон те. Хэддэх удаагаж орж ирээд байгаа те. За окей. Хоёлаа мэдээж хэрэг нөгөө юм яриа суухаар ам цангаж магадгүй. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгчээр маань Солонгосын Тера гэдэг пив оролцож байгаа. За Тера гэдэг пив нэг юм гоё. Юу вэ гэхээр гоё тийм сонирхолтой баримттай. Анх худалдаанд гараад 100 өдөр гэдэг чинь одоо нэг 4 сарын дотор 100 сая борлуулалт хийж ирсэн. Тэгэхээр мэдээж хэрэг энийг дагаад чанар амт ингээ бүх юм ойлгомжтой болж байгаа те. Өөртөө гоё хумдаглаад аман зангал гэж. За нэрээ нууцлах болсон шалтгаан гэхээр эвгүүл төв байгаа бах та те. Өөртөө тохиолж ирсэн үү? Тэгээ ер нь л өөр тохиолжсэн зүйлсээ л ярих. Тэг хүмүүс тас хэрэг болох байх, зарим хүмүүст хэрэгтэй ч магадгүй гэсэн үгнээс. Сэрэмжлүүлэг маркетинг те. Тийм. За хоёулаа тэгвэл шууд түүх ярианд орох уу? За тэг. Багасаа нөгөө тийм мэдрэмжтэйс аахгүй ер нь юм мэдэрчээд идэг. Тэгээд яг ингээл өөрийгөө яг ямар талын хүн гэдгээрс ойлгохгүй саргаал тэгэл. Яг 15 онд тэгэхээр 11 жилийн өмнө бүйтэ холбогдлолтой үзүүлээд гэлсэн байхгүй. Тийм. Гэхдээ би одоо нөгөө нэг буулгаж авч маагүй. Иргэдээ зүгээр нөгөө онгодуудтайгаа холбогддог. Тэгэхээр өөрөө ер нь сахиустай гэж ярьдаг те. Сахиус гэж ярих. Одоо нөгөө өвөг дээдсийн эрчимтэйгээ л холбогддог гэсэн үг. Тийм. Тэгэд багасаа жоохон юм мэдэрдэг гэсэн. Гэтэ хүмүүс одоо итгэмээргүй ч юмнууд бас байна л да. Одоо нөгөө цэцэрлэгт байхдаа бүр ингээд 6-7 малаатай байхдаа ингээд зүуд биш. Гэтэ ингээд нэг тийм сони юм харчихсан байхгүй. Одоо яг нөгөө Библийн зөвгөнөл дээр байдаг шиг би ингээд зогсож байгаа байхгүй. Тэнгүүд би өөрийгөө ингээд араас нь тэгтээ жоохон ингээд дээрээс нь ингээд хараад байгаа байхгүй. За дагзаа гэсэн үг. Тийм. Тэгсэн чинь ингээд амар том урд ингээд газар хагараад тэг ингээд бүх зүйл галд ингээд шатаад исэн байхгүй. Шатаал тэг хүмүүс ойрлол тэр ингээд энд тэнд газар хагараал тэр ахангат руу унж манаал ойрлол нэг тийм бол харж байсан. Гэтэ тэрийг л харж бүр хүүхдээ хахтай харж байсан. Тэг бас нэг мэдэрчээсэн сонин зүйл болохоор харж байсан сонин зүйл болохоор
бас цэцэрлэгт байхтай шүү дээ. Бүр жоохондоо ингээд энэ хоёр юусаа мартагддаг байхгүй. Гэтэ хүн гараа шитгэхгүй байх уу. Одоо ингээд хүүхэд төрүүлэх, эмэгтэй хүүхэд төрүүлэхээр ямар ингээд өвдөж завдаг вэ гэдгийг би харчихсан байхгүй. Тэнгүүтээ би ингээд уйлаад жоох хүүхэд тийм ингээд харахаар чаана шүү дээ. Тэгээд нөгөө нэг би томьёогоос ингээд 12 цаг өвдөж төрүүлчихсэн байхгүй. Сүүлд нь бодох нэг тэр мэрийг харсан юм шиг. Тэ амар уйлаал ингээд харсан гэдэг нь юу харсан гэсэн үг? Одоо нөгөө дотоод хэлмэндээ харсан гэсэн үг. За. Тэг яг зүуд биш гэсэн үг. Тэгээд би амар айгаад ингээд би яагаад эмэгтэй юм болж төрсөн юм болоо. Бүр жоохон байхдаа тэгж амар айж. 6 настай байхдаа. 6-7 л тий. Сургуульд ороогүй гэсэн. Тэгээд тэр үед тэгж харчаад амар айжсэн. Хүүхдээ байхад үеийн бол мартагддаг зүйл хэлний тэр хоёр. Зүуд биш гэдгээ нэг ясандаа маш энгийнээр бол өөрөө мэдж байгаа. Тий, мэдж байгаа. Тэгэхээр зүгээр нүдээ анихад ч юм уу ингээд тэр мэдрэмжүүд ингээд нүдэнд чинь харагдсан гэсэн үг үү те? Тий. Ер нь ингээд орондоо ингээд ороод унтах гад эсвэл зүгээр ингээд нүдээ анаа төвлөрч сууж юм хаар бас юм харагдаж мэдрэгддэг. Хамгийн ихний яриа руу нэргүүлээ орох юм бол би тэрийг ингээд жоохон задлж иж саяныхыг ойлгох гэдэг юм л та. Бөөгийн юутай гэдгийг нэг жоохон тайлбарлаад өгч төгөө. Аха. Өвөгтэй эцтэйгээ эрчимтэй. Тий, яаж холбогдсон бэ гэж юу? Гэдэг нь харин тий. Тэгээд манай аав ээж чинь нөгөө Христийн сүм бага хэл явдаг гэсэн. Би ч бас явдаг гэж байгаа. Бөө гэхээр ямар төсөөлөл ахгүй. Мэдээж бөө гэж сонссон байгаа шүү дээ. Одоо ерөнхий бол нэг амар хүмүүс байдаг гэсэн, хүн хараадаг гэсэн нэг тийм л ойлголттой. Тэрнээс ш ингээд яг очиж мөчж ер нь уулзч харж марж байгаагүй. Ерөөсөө л Христийн сүмээр явцгаасан хүмүүс байхгүй. Тэгээд тэгсэн чинь 15 онд нэг тийм юу зүудэлтэй. Тэрнээс өмнө нэг сүмд явж байхдаас нөгөө юу яд штэ иш үзүүлэгч гэдэг юм зөвгөндөг хүнийг нөгөө Христийн сүмд. За мэдгүй. Иш үзүүлэгч гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд нэг тиймэрхүү л гэж яа. За тэгээ бас нэг тийм нэг Монголын сатанаас бүлгэм гэлүү тэрний хүн болохоор чи ингэ шулам юм бэ гэдэг юм хүн бол ярьжсэн байхгүй. Тэгээ би яг юу гэдгийг ерөөсөө нэг юм дээр очихоор л яг өөрийнхөө төлөв юм болох гээд байгаа ч гэх юм уу бөө хүртэл тэгдэж шүү дээ. Одоо ингэ чи бурайд хүн дээр очингууд чи бурайд захиустай юм гэдэг ч юм. Тэнгүүд халах дээр очингууд чи халах бүү болох юм гэдэг ч юм. Тиймэрхүү юм байд юм л. Тэгээд ер нь ямар ч газар очисон өөрөө ч юм бол шууд одоо үзээд тараад нөгөө мэддэг хүмүүс нь чи бол ямар нэгэн өөгдөлтэй хүн байна тэ бөөгийн сахиустайч бол бөөч болох хүн байна. Христийн талдаа болохоор юу гэсэн гинэ дахиад нөгөө иш үзүүлэгч гэдэг нь Христ талдаа болохоор шашин талдаа болохоор зөвгөндөг үзэж хардаг хүн гэсэн үг тэ. Би бол тухайд тэндээ бол би амар итгэцсэн байхгүй нөгөө өөрөө харсан зүйл маань яг нөгөө Библиэл дээр ингээд харсан чи яг байсан. Библиэл дээр тэгдэж тэ нөгөө бүх юм галт шатн матна гэл. Гэтэ одоо л сонсоод тахна нөгөө зөвхөн Библи гэлтгүй ерөнхийдөө бас тиймэрхүү юм болох магадaltaй гэсэн зөвнөлүүд бас байдаг юм байлээ. Хөөх бүр цэцэрлэгт байгаа охин хүүхэд тийм зүйл мэдрэн гэдэг чинь бас тэ амар л. Тий тухайд хүүхэд төрүүлж байгаа эмэгтэй хүний өвдөлтийг мэдрэн гэдэг нь тий харж байсан. Одоо зүрлэх юм бол эмэгтэй хүн төрж байгааг яг боддоор юм шиг харж исэн гэсэн үг тийм. Ингээд тий ер нь дотоод мэдрэмж амар сонирхолтой сэдв биш те. Эхлээд шууд орж ирээд би тийм харж исэн гэх тэгэн гут нь би гайхаад сая бол тэгээд яг 6 настай хүүхдийн төсөөлөлд шууд ингээд мэлмэнд нь мэдрэгдсэн гэхээр амар багасаа төсөөлөлттэй тийм зүйл мэдрэгдсэн гэдэг нь яа маш сонирхолтой те. За өсвөрнөөс боллоо томрлоо. Тэгээд юу яасан? Дундаа ингэж бишээ 5 6 дахь ангид байсан баха. Манайх нүг шарадны 2-ын будалд идэгсэн байхгүй. Тэгээд тэнд болохоор ингээд намайг нэг хүлийн чимээ бол нэлээд удаан тагсан. Тэгээд тэр болохоор ерөөсөө харагддаггүй. Зүр яг ингээд ард хүн явж байгаа юм шиг яг хүлийн чимээ тэр намайг айгүй олон сар тагсан. Тэгтээ жил арай болоогүй байх. 100ч дагжсэн, өвлч дагжсэн. Тэг ингээд надаа ямар ч гим хийдэггүй болохоор нэг сүлдээ айхаа болцсон. Анх бол амар айжсэн. Би ингэдэг байхгүй 0 ордог байхгүй. Тэгэд манай ингээд гэрээ хаалгаж хуунжсэн ингээд дуурайд идэв штий. Бид бооч хараад. Тэг би ингээд ганцаараа өвөл хүүтэнд ингээд харахууд ингээд 0 орохтой айж агаагүйсэн чинь гарахгүй марахгүй гэсэн айж ордог байхгүй.
Тэгээ ингээд 0 пицца сойжсэн чи яг гэрээ алга дуурснаа хөлийн чимээ наашаа ирдэг байхгүй. Тэгэл цасан дээр үс амар дуурна шүү дээ. Тэгээд ирснээ ингээд би хэлээл агаа надаар тоглож ийн л гэж бодсон шүү дээ. Тухайн үед бас ингээд амар сүнс сүдэр гэж амар бодохгүй. Тэгээ ингээд ирснээ 0 тойрол явж ирсэн. Яг хаалганы өр цосчдөг байхгүй. За. Тэнгүүд нь агаа гээл тэгэхээр ерөөсө дуугардгүй. Тэр намайг айлгана гэж бодсон юм бах та гэж дунгуудаа нөгөө хаалга амар хүчтэй ингээд цөмөд агаа ингээд цогогдно гэж би мэдж байгаа шүү дээ. Яг хаалганы өр цогсон. Тэгэл ингээд цогсон чинь цацап гээл ингээд савгдцсан. Хийж байгаа. Пал гээл өвчтэй юм лээ. Тий. Яг хамгийн анх тэр хөлийн чимээ бол яг ингэж намайг тагч эхэлчихсэн. За түүнээс хойш баг Түүнээс- жил хүрээгүй. Тий. Жил шахав. Хэд үйлрэл бол тагсан. Тэгээ ерөөсөө ингээл өвөл бол ингээл цасан дээр ганцаараа ингээ ер нь бол хүмүүнтэй найз нөхдөөгөө явж ах ч юм эсвэл манай нөх хичээл зүг орой тардаг гэсэхгүй. Тэгээ өвөл зээрт харангуйлчдаг ш. Тэгэд ганцаараа явж ахт л ер нь дандаа тагдаг. Тэгээ эсвэл сэтгэл санаа тавгамаагүй тиймэрхүү үед тагдаг. Тэгээ надад ямар ч буруу гим хийж байгаагүй. Харагдаж байгаагүй. Харагдаж байгаа. Хоошоо бол мэдээж хэрэг харна те. Тэгээ ингээ эргээ харахаар хинч байхгүй. Тэгээ яг яалч үеийг хөлийн чимээ над дээр ингээд ирээл. Тэгээ яг надтай ингээ бүр зэрэгч ирэхээрээ хөлийн чимээ байхгүй болчдөг гэсэн байхгүй. Тэгээд сүулт нь бодохоор жоох амарсаг надад наалцдаг гэсэн юм болоо эсвэл яадаг гэсэн юм болоо ингээд ойлгодог байхгүй дуртал. Гэхдээ гин бол хороо. Гим ямар ч гим харахгүй. Тэр дасдаг гэж бас үний юм шиг байна те. Тий. Одоо тэр Тэгээд- чинь яа гэхэд байгаа тахарчаа. Юуг нь мэдэхгүй болохоор Тухайн үед эцэг гэхдээ ч юм уу хилээд нэг юм арга хэмжээ авахулах гэж үзчихсэн. хэлжсэн. Тэгээ ингээд манай аав ингээд ийм нэг хий хоосон зүйл гэдэг ерөөсөө огт итгэдэг байхгүй юмрхүү зүйл. Ямар ч тийм итгэл өмчлөг байхгүй тий. Тэгээ би нөгөө нэг аав ээж мэжд ингээд орондоо орохдоо ингээд хэлсэн байхгүй юу. Ингээд ийм болоод байна гэд хэлсэн чинь манай болохоор наатаа шараатанд үзүүл. Гэсэн чинь нөгөө би амар гомдчихж байгаа байхгүй юу. Яалчгүй би ингээд сонсоод байгаа юм чинь мэдрээд байгаа юм чи тэгээ ингээд гомдоод хүнжлөө нөмөрснөө амар уйлаад. Тэгсэн чинь тэрийг яг тэр намайг дагдаг нь байсан уу эсвэл бас өөр зүйлөө мэдгүй нэг сүнс ингээд манайхад харагдсан байхгүй. За. Манайх бас ингээд намайг амар шоолд хамгийн шоолдог гэсэн манайх байхгүй. Чи ер нь жоох юмтай болж байгаа юм ах ингээд амар шоолдог гэсэн чинь 0 авсан юм л та. Тэг ингээд өвлж ингээд доор ингээд хөлдчихдээ штэ. 0-ийн тэгэнгүүт ингээд бид сууж байгаа алж зөвлөхний гэрэл ингээд доошо тосгосон чинь өөдөөс нь одоо мөснөөс цээжин биеэрээ ингээ гараад тарцсан. Тэгээ хөхн ингээ бүр гарцсан. Нүцгэн эмхтэй ингээ дээш харцсан гэсэн. Йоо. Тэгээ манай ах тэрийг харангуйтаа ухаан алтлаа гүйж орж ирээ. Тэгээд тэгээ манай ах ер нь тэгээл айгу унж мунд ухаалж унж мунд бол. Яа ямар аа. Тэгээ тэрнээс хойш бол намайг ерөөсөө шалах байсан. Тэгээд өөрөө ч амар юм хардаг. Надаас илүү амар хардаг байсан. Та хоёрт нэг өгдлөө байгаа юм тий. Тий байдаг. Манай ахыг бас ер нь тэгж хэлдэг гэсэн. Манай ах бол бас амар юм харж зүудэлт юм л. Тийм үү. Надад л ярьдаг гэсэн. Маш сонирхолтой тий. Одоо тэгвэл ээж чинь итгэдэг үү? Манай ээж бол одоо би ч онгодоо юм болгож аваагүй шүү дээ. Тэгсэн ч амар хүндэлдэг. Яа тэгэхээр ингээд манай онгод болохоор миний өдий хүртэл ингээд их юм мэдэрсэн байгаа шүү дээ. Чадварууд байгаа. Тэнгүүд дамжихгүй юу. Одоо нөгөө нэг стид тэгээд хөхний гордоо энтрийг гаргацдаг. Тэгээд хүүхдүүдийнхээ халуун малууныг сорчдаг. Тэгээд ерөнхийдөө бол яг тэрийг бол энэ олон жилийн хугацаанд л тиймэрхүү юм. Тэгээд одоо нөгөө сэвтэд идэг машин энэ байдаг шүү. Сэвтэд идэг машин байдаг шүү. Одоо сэвтцэн одоо осол олчоод тийм энерги одоо муханцгүй энерги орлцол юм бол осолд орох гэдэг ч юм. Ер нь бол ингээд сэвтэд идэг машин чинь нөгөө ямар нэгэн зүйл ингээ онцгүй энерги амар шингэцэн. Эсвэл ямар нэг юм наалтцсан нэг тийм байдаг байхгүй. Тэгвэл тэр мэрийг бас айгуу сайн зэдлээ. Юм болохоор л ингээ шүргэлцээл нэг жижиг сажиг ингээ болж өгдөг тий. Бас саяхан одоо байхгүй болгоцсон л да миний машин. Бүр ингээ уг нь ингээл айгуу гоё одоо цэмбэр тэрэг гэж ярьдаг шүү дээ. Тэгэл арчилгаа сайтаа унаал юм. Бүр байнгын ингээл ямар нэг юм болвол ингээд шүргэлцээл. За яриа бол үнэхээр тасархаа өрнөх нь ойлгомжтой боллоо гэж. За машин гэсэн дээр манай нэвтрүүлгийн ерөнхий ивэн зэтгэгчээр өөрөө машин ундаг уу? За мэдээж хэрэг машин бол хүний амар том хэрэглээ те.
Тэгэнгუთ энэ Horse Auto Expo гэж шинээр орж ирж байгаа. Шинээр гинээс нэлээ ороод дуудсан байгаа. Ерөнхий үндэтгэгчээр орж байгаа. Энэ нэг ийм одоо нэг зовлонтой юм байдаг шүү дээ. Машин авахаар болвол одоо за банк бус руу нэг тийшээ гүн тэгэл нотариат руу нэг тийшээ автоэвэргээл тэгэнгუთ ингээл ойрхон гурвалжин цэрэг гээл ингээл явж өгдөг те. Тэгэнгუთ манай энэ Ярмагт байрлаж байгаа Auto Expo болохоор дотор нь бүгд машин инженер те. Нотариат автоэвэр үндэсний дугаараад энэ захиалч нь гэрчлэгээд эндээ авчин. Тэгээ зээл авах гэж бол банк бос эдэр нь бүгд байгаа за. Амар юм тий. Бүр амар. Би бүр сая бас машина шинжилээд дүүлээ үзэж байгаа юм чи. Нэг ийшээ явал тий. Солихоор бол тэгээд нөгөө Герман, Япон, Хятад гэл одоо бүхэл гоё машинууд орж ирсэн шинэ гэл бүгд байгаа. За тэгээд цаашаа болоо үуч. Төрөний ахын нас л яа амар юм тий. Йоо би бүр тийм юм харах юм бол би бүр тийм юм харах юм бол ёо мэдхгүй төсөл эмхтэн хүн хөхн унжцсан мөсөн дотроос талбын гарцсан дэшээ харж ирсэн ёо. Амар цаашаа. За. Үргэлжлүүлээд яриа. Яг ингээд би одоо тэгэл яг юуны одоо хэрэгсдийн тал юм уу юуны тал шоломч юм аа тэгээ шолом гэхээр яг сонсоомхоо сонсогдсон юм тэр. Тэгээд тэгсэн чинь сүүлд 15 онд болохоор яг бөөгийн холбогдлолтой юм. Одоо тэр тахлын ширээ авдар гэлээдэн шүү дээ. Тийм юм мэдхгүй ирнэ ингээд зүудэлсэн байхгүй. Тэгээд ингээд бөөгийн малгай хойд бас мэдхгүй ирнэ ингээд юу зүудэлж вэ гэл ингээд бодоол тэгээд итгэсэн байхгүй. Тэгээд ингээд манай аавынх гэртэй байхгүй тэгээд ингээд үүдэнд ингээд амаар идэв шүү дээ. Тэгээд ингээд гэрээс ингээд би зүудэндээ ингээд гарч байгаа байхгүй. Хамгийн анх удаа тэр бөөгийн тухай зүудлээд бас хамгийн анх удаа сэрэнгүүтээ даруулжсэн байхгүй. Сүнсэн даруулна гэдэг шүү дээ. Тэг ингээд айгу гэрээс гараал ясан чинь үүдний амбарт нь ингээд тэр тахлын ширээс байхгүй. Тухайн үед бол би нэг сайн мэдгүй ойлгохгүйсэн. Тэгээ дээр нь юм тийм үд мүдтэй юм малгай шүү дээ ер нь л. Тэгээ юу бүүхний тэгэл дээлмэл зүудлээ. Тэгээ би тэрийг ингээд харч юу юм болоо гэ гайхснаа ингээд яг амбараас ингээд гараал яг гарч исэн чинь тэр тахлын ширээний тэр хавьяас одоо энэ утаагаас тий утаа шиг юм гэтээ илүү юм их юм бөөгнөрсөн юм тий саарл юм утаа шиг юм гарч ирэнгүүтээ над руу ингээл ойртох гингүүд нь би айгаал гараал амбарын ялга ингээл хаасан чинь цаанаас ингээл амар хүчтэй ингээл түлхээл би түлхэлцээл зөө нөгөө амбарын ялгыг барыг эвдлэх нь болгоод тэгээ би дийлдээд нөгөө чин гараад ирдэг байхгүй тэгсэн ингээл над руу ингээд сони ингээд дайраад исэн байхгүй тэгээ би ингээд нөгөөдгөөс нь цухтаагаал тэгж байгаа сэрдэг байхгүй. Тэгээ сэрсэн чинь яг сэрүүлэг дуурайд ингээд сэрсэн чинь нөгөө нэг сүнсэн даруулгач нөгөө физик биеийн сэрэхгүй ирнэ. Оюун санаа сэрчтэй. Тэгээ сэрүүлэг дуурсан чинь сэрцэн ирнэ ингээд нүдээ нээж чадахгүй бүх бие ингээд хөдлөхгүй ам эрүүм бүр тас зуурчд юм л шүү дээ. Яг гаццсан юм шиг болоод тэнгууд би ингээд тухайн үед нөгөө сүнсэнд өмнө даруулж байгааг болохоор юу болчоо миний бие ингээд хүч тэр чигээр ингээ хүччихэж байгаа юм бахтаа л гэж бодож байгаа юм чи. Тэг ингээд ганцаараа байсан болохоор нөгөө яач чадахгүй. Тэгээд орилыг ээж орилжлахгүй. Ам ингээ хөдөл бүх юм хөдлөхгүй. Тэг би ингээ хажууд шаараа хөвцөжсэн чинь байсан аахгүй. Тэгсэн чинь ингээ ганцаараа байхад ингээ нэг ингээ гар миний ингээ хүзүүнээр ингээ гараа тэрлүүлдэг штэ. Яг тэрэн шиг ингээ гар ингээ ороод ирсэн. Тэнгүүдээ нөгөө гар нь болохоор тэг би надаа ингээ наалдаагүй ирэндээ ард ингээ хүн хөвтөж байгаа байхгүй. Тэнгүүдээ нэг гар болохоор мөрөн дээр ингээ тавьсан. Гэтэ тэр болохоор амар тийм нэг амар биш. Яг ингээд тэр нөхцлөөсөө амар айгаад байгаа хэрнээ. Яг тэр ард байгаа зүйлсэл ерөөсөө айгаагүй. Тэгээд нэг тийм сонин мэдрэмжтэй байсан. Тэгээ яг таг ингээ хөшчөөд амар их айцтай байж арай гэж нэг ингээд би ингээ сэрж байгаа шүү дээ. Тэгээ ингээд цагаарсан чинь сэрүүлэг дуурсаас хойш нэг 10 хэдэн минут яг тэгээд хөшсөн л. Пөө 10 хэдэн минут гэдэг чинь бас л тий. Амар байсан. Анх удаа. Тэгээд дараа нь болохоор даруулахлахаар ингээд унтж байгаа сэрдэг ч юм ингээд оюун санаа сэргээд яг ингээд даруулж эхлэв шүү дээ. Хавар хуу ингээд нүдээ нээждэггүй. Тэнгүүд ингээд за эхлэе дээ гэдэг ингээд мэддэг болцдог. Тэгээд амар удаан даруулах. Гэтэ ингээд сүнсэн даруулахаар бас юу гэдэг шүү дээ. Би нэг удаа ингээд айгуу удахгүй болох ч байгаа зүйлийг ингээд хэлж мэлээд идэв шүү дээ. За. Айгуус нь одоо ингээд нөгөө ковидын үед шүү дээ. Чичээс нөгөө нэлийн даруулцсан байсан байхгүй. Тэр нь бол за эхлэе дээ гэдэг юм. Тэгээд унтчихдаг байхгүй ганцаараа хүүхдүүдэд цэцэрлэгт нөхчөөл нөхөр ажилдаа явц. Тэгээ ингээд
унтлагын өрөөндөө нөгөө хаалгуудаа бүр ингээд дотроос төгжсөн байхгүй. Тэгээ ганцаараа ингээд унтчихсэн чинь яг ингээд тарих сэрчдэг байхгүй. Тэгээд хөдлөхгүй. Тэгээд би за эхлээд одоо яг юу болох гэж байгаа л юу ирэх вэ гэж ингээд бодчихсон чинь хаалга ингээд шууд онгоогоол хүлийн чимээ би нөгөө унтлагын өрөөнд нүдээ ингээд нээж чадахгүй харж чадахгүй шүү дээ. Тэнгүүд хаалга онгоогоол хүний хүлийн чимээ ирснэ. Хүн байна уу? Гэ яг нөх хүн ороод ирсэн юм шиг. Тэгдэг. Тэгээд би дуурч чадахгүй яаж чадахгүй ингээд за юу хэлэх гэж бол яах гэж байгаа л гэлээ бүр мэддэг л. Тэгээ үжсэн чинь тэгдэг байхгүй. За ингээд хорооноос явж байна. Одоо ингээд нэг айл нэг шинжилгээ билүү нэг тэгээд эхэлсэн шүү дээ. Тэр арай эхлээгүйсэн юм байна. Тэгсэн чинь тэгж явна шүү удахгүй ер нь тийм эхлэх гэж байгаа шүү. Би тэр хэлсэн. Юусэн ойрхон болох гэж байгаа зүйлийг хэлдэг. Орж ирээд хэлсэн байна тий. Тэгэхээр тэр нь болоогүйсэн. Болоогүйсэн. Тэгээ би яг тэрийг сонсчод тэг арай гэж ингээд тэр үед л нэг амар удаан тийш даруулах хайцаас нэг гайгүй сэрчээд. Тэг ингээд сэрэнгүүтээ шууд ингээл цаад өрөөрөө ингээ харсан чи үд мүдэр харсан чи хинч байхгүй. Тэгэл хаалгаад ингээ шалахаар бас цаажтай яваарэ. Бас нэг удаа төд бодлого нөгөө нэг зүйл нь болсон дээ. Тий. Яг тэр нэгсэн. Ямар сонирхолтой юм бэ те? Тий нөгөө хий биетүүдтэй холбогдоод байгаа юм шиг одоо нэг сүнсэн даруулж авах үедээ. Бас нэг удаа болохоор нэг амар эвгүй хүүхдүүдтэйгээс байхгүй. Тэгээ би нэг нөгөө юм хуваарь юм хийдэг шүн мөн хийгээл амар ядраад тэг ингээл хүүхдүүдэд цэцэрлэгээс нь авчаал нөхрөөр ирээгүй манай цэцэрлэгийн хоёр юм чинь нөгөө өрөөндөө ингээл тоглоулал дотроосоо төгжчихээл бас бүх аюулгүй адилхан хангачаад би нэг чинь жоохон дук хийгээдгийг унтлагын өрөөнд ороод тэг маа ч унтлагын өрөөнөөсөө том өрөөр ингээд хаалга байхгүй нүү зүр юм юудэн штэ тий тэгээ яг тэрний энтэс ингээд ормоо байгаа байхгүй тэгэд ор ингэнгүүтээ би толгоогоо ийшээ харуулцаа ингээд унтж байгаа байхгүй тэгээ унтчихсэн чинь юу яа тий яг даруулаад эхэлдэг байхгүй тарих сэрэл тэгэнгүүтээ тэгсэн чинь ингээд хүүхдүүд ингээд ярьж байгаа нэг сонсогдсон шүү дээ хоорондоо яриад инээлдэл тоглол яг тэгээ ярьсан чинь хажууд нь яг эрэгтэй хүн юм яриад дуурдээ тэгэхээр чи ээж хүн ааштай ингээд пал гээл юу эрэгтэй хүн бэ гэд босгосон чинь өндөө чаддгүй тэгээ би тэр үед ингээд яач одоо тэгээ даруулахаараа хүн хөдөлж чаддгүй шүү дээ тэгсэн чинь яалч нөгөө ээж хүн тэгдэм үү яа тий хүүхдүүддээ санаа зовгоотаа хүчээр бүр ингээд яасан нүдээ нээж чадахгүй ирнэ нүдээ ингээд нээгээгүй хэрнэ би бүх орчноо хараад байгаа байхгүй дотоод мэлмийн тий за тэг ингээд тарих бол сэрүүм аа шүү тэг ингээд ор одоо тэг ингээд тэр юу хаалга малгад бүх юм харж байгаа шүү тэнгүүдээ би ингээд шууд арай гэж өндийхэд би ингээд араасаа орлоо ингээ нав буцаа ингээ татаад байгаа юм шиг яг соронд ч ингээ татаад байгаа шиг амар хүчтэй татагтаад бүрээ тэр зүйлийг ингээ арай гэж ингээ давж босч байгаа байхгүй араас татаал байсан нөө тэгээ би арай гэж босоод бүр орныхоо өнөөс ингэж барайл урагшлал тэгэнгүүтээ бас бодоод байгаа байхгүй хүн ороод ирсэн хог айснаа ингээ хүнжил бас би ингээ байгаа тэгэнгүүтээ ингээ арай гэж ингээ тэгснэ нөгөө арк штэ тэрнээсээ ингээ татаад арай гэж ингээл ясан чи гинт пад гэд бүр татагдаад би хаашаа гэвчихэж байгаа. Бие дийлээгүй бүр. Тэр бол амар эс. Тэгэл пад гэд татагдангуудаа миний бие ингээд сэрчиж байгаа байхгүй. Тэр үед болохоор миний махан бие босоогүй байх гэж боддоо. Би руугаа ингээд татагдаад байгаа юм. Сүнсэн боссон байж магадгүй те. Тий, яг тэрэн дээр яга итгэлтэй болсон гэхээр тэгээ ингээд харахад угаасаа манай хүүхдүүд зүгээр ингээд тоглоал хин ч байхгүй хаалга төгчээд. Тэгээ нэг удаагийн болохоор ингэж аахгүй одоо өрөөнд ингээд сарны гэрэл цаахаар ингээд тусцсан шүн тэр үчими өмнөх нь нэг хүнтэй бөө хүний ээжтэй төшөө хийдэг байхгүй ээж нь тийм хүнтэй ингээд амар нэлээд том аргаан болчихсон байхгүй тэрний дараахнаас би хаавдууд ерөөсөй болохгүйсэн сонь нэмзүүдлээд тэгэхэд сарны гэрэл ингээд дөнгөж тусч байгаа. Тэгээ би ингээд сэрэл 0 арахгүй л ингээд сэрсэн чи ингээд бие дийлдэггүй бас арай гэж ингээл нэг мөлхөөл уцаа нэг гартаа ингээд зүүн гартаа барьчингуудаа босч өндөж явж чаддгүй би бүр өөрөө гайхаад тэгэл ингээл мөлхөжсэн ингээд 0-ын тийш очингуудаа хам дагаж арай гэж ингэж өндөнгүүтэй унтраалаа ингээ ингэдэг байхгүй яг ингээ өндөгөл унтраалгаа ингээл дарах гад гэрлээ хасах гэсэн чинь яг хажууд нэг юм хөдлөөд идэг байхгүй гайхаа ингээ харсан чинь миний нүмержсэн хүнжил ингээд босоогоор агаарт яг усны давлгаа шиг ингээ вижсэн байхгүй амар яс
Тэгэл бүр нэг сарны гэрлэн харж гайхаад би ингээл хөтлөө ягаал унтраалгаа ингээд тарсан чи хий дарагдтыг. Ингээ хий дарагдаад тэг би хөтлөө ягаал уцсныхаа гэрлийг яах гал дэлгэцээ нэгсэн чинь яг нөгөө кинон дэр гардаг шиг. Гэтэ кино чинь бодит ярианаас л үнэлж хийд юм шүү. Би яг тэр үед ингээ ойлгосон байхгүй. Шууд ингээ амар одоо цанаасаа зохиочдөг юм шиг байлаа шүү. Яг кинон дэр гардаг шиг ингээд уцсны юм хардлагдсан дээр миний хоёр нүд ингээ хугтцсан юм шиг хаваа. Тэнгүүдээ ингээд ам ингээ амар ингээ ангаацсан заяа. Тэгээ би тэрийг хараад хөтлөө ягаал эргээ харсан чи би орон дээр байжсан байхгүй. Яг тэрийг хараад шоконд оронгуудаа шууд ингээл гинт ингээд ясан чинь нөгөө орон дээр би миний бие бас сэрж байгаа. Нэг тийм болчихсон. Амар. Сүнс чинь бүр ингээл бинээсээ гарч яваалаа гэсэн үг байна тий. Тий. Чөлөөтэй астрал аялал. Астрал ээж магадгүй. Хөгжүүлэх гэж үзсэн үү? Одоо астрал аялал чинь бас нэг талаараа ингээл яг би ч туршиж үзэж байгаагүй зүгээр хүмүүсийн ингээд яриаг сонсохоор бинээсээ гарч яваад төссөн газар очдөг гэл тий. Тий. Тэр айгуу тийм айцтай холбогдоод байгаа нь амар сонирхолтой байна тий. Бас айгуу дэлгэц рүү харангууд өөрөө тийм амар. Бас нэг эерэг астрал аялал бол байсан. Тэр яг астрал аялал нах. Одоо манай аавын аав өнгөрөөд айгуу олон жил болж байгаа байхгүй. Тэгээ надад бас айгуу юм байсан. Зүүдэнд хаяа ирдэг. Тэгээ сэтгэл сан тагуумаагүй ангууд над дээр ирдэг байсан байхгүй. Тэгсэн чинь тэр өвөө маань ингээд цаахан дээр ингээд нисээд ингээд ирчдэг байхгүй зүүдэнд. Тэр бол зүуд тэгснээ нисж ирээл тэгсэн чинь би бас ингээд гинт өвөөг ингээд харсан ингээд би ингээд амар хөнгөн болоо хөвчтий. Тэгэл би цонхоор гараал өвөөг ингээд дагаал битээр ингээд нөгөө тойд астрал ажиллаж бас идэхгүй шүү дээ. Тэг өвөөг дагаал явсан чинь ниссэн чинь ингээд би бүр амар гоё баярлал би ингээд бүр өднөөс ч хөнгөн заяа ингээд тайлбарлахад бол бүр амар гоё мэдрэмж өгдөг. Зүр ингээд бөө эргчлөө мэдрэгдээл. Тэгээ би ингээд нисэл дээшээ мэш хамаагүй ингээд нисгэсэн чи өвөө битгий гэдгийгсэн. Тэгээд миний хажуунаас битээ бол тэгэл. Тэгээ хоёлаа явъя гэл. Тэгээд дагуулаад зэрэгцээл ингээд нисэл тэгсэн чи амар хурдан бүр нөө гэрлийн урдаар гэдээ шүү дээ. Сүнг гэл ерөөсөө бараг 1 секундын дотор нутагтаа очсон. За. Миний төрс нутаг байхгүй. Тэгээ манай аав өвөө өдрийн нутаг байхгүй. Тэгээд тийшээ очивол яг л ингээл хээр талаар ингээл явж ирсэн ингээл гэр ороллоор тэгэл өвөөгийнхэн дэсэн штэ гээл би бодол ингээл бүх юм хараал. Тэр бол амар эерэг астрал ажилласан. Тийм. Тэгээд нутагтаа бол тэгж очиж байсан. Тэгэд юу яад юм шиг лээ. Астрал аялал чинь тухайн үедээ ямар одоо нөө энерги унтсан үе гэж байна штэ айгу ядарсан ч юм уу нөө тийм айгу ядтлаа ажилладаг гэсэн болохоор бас тэгдэгс юм шиг л. Арай нэг ядраагүй гайгүйдээ астрал аялал хийх хэрэгтэй гэл нэг хүмүүс тэгээд байдэн штэ аялал хийдэг хүмүүс нь тэр л ах гэж бодсон. Хамаагүй бас нөгөө дураараа хийх юм бол би бол тэг зүгээр уншижсэн нөгөө ертөнд ч гацчдаг гэл тэгдэг яа. Муу муухай юм хараад эхэлдэг. Сүнс чинь муу тал руугаа. Өнөөдрийн нэвтрүүлгийн ивент тэтгэгч байгууллагаар Horse Motors Auto Expo хамтран ажиллаж байна. Герман, Япон, Хятад автомашинуудыг та хамгийн гол нь нэг дор цогцолсон буюу автотээврийн үндэсний төв, нотариат, оншилгоо, банк бус санхүүгийн байгууллага, кофе шоп, хоолны газар гэх мэтчлэн бүх зүйл нь нэг дороо цогцолсон Монголын хамгийн том автомашины их дэлгүүр хамтран ажиллаж байна. Манай бас өмнөх нэг season 2 дээр хаа бас өөртөө ч адилхан царай төрхөө нуугаад үнэхээр амар зүудэлдэг тийм хүн. Ер нь бол ингээд зүүд нь өөрийг нь бүр ингээд одоо зовоцсон гэх юм уу. Тэгээ бөөдөр очихоор бөөш чи бол бүр би өөр чамайг харч чадахгүй нэгдэг гэсэн. Бөөнөр нь бүр чи ямар ч бөөдөр очсон би чамайг ингээд харах боломж байхгүй байна. Тэгээ лам дээр очингууд боломжгүй. Тэнгууд өөрийнх чинь болохоор бүх шашинтай авцалтаад ийм ч хийж болно, тийм ч хийж болно гэд тэ. Одоо миний ойлголтоор бол бөөл болж таарад байна л та тий. Бөөгийн шашин гинэ шүтлэг руугаа явах юм бол ангуттайгаа холбогддог тий. Нөгөө нэг домчгээд хэлсэн шүү дээ. Тэрийг яаж мэдсэн хэр ингээд нөгөө хөхүүл ахтаа ингээд хүний хөх гордоод ингээд амар халуурал амар байдаг шүү дээ. Хавддаг гэдэг ярьдаг. Тэгсэн чинь ингээд одоо нөгөө дотроос ингээд хилдэг байхгүй юу? Хөхөө ингээд сүүнд дүрээд аяган цүйж жаад сүүнд ингээд хүний хотлоо дүрж жаад 3 нулим гэдэг. Иргэд бол ингээд дотроос ингээд дандаа заагаад өгчдөг юм хэлж мэдрүүлдэг. Тэр нь зүгээр бодолд орж ирнэ гэсэн үг тийм. Аха.
Гэтэ бодол зөв одоо мэдрэмж өрчөөс арай өөр шүү дээ. Тэрийг ялгах гэж бас нэг юм болчихсон. Удчихсан. Тэгээд ялгадаг болсон. Ер нь одоо л амар сайн ялгадаг. Зүгээр ингээд маш ингэнээр мэдрэмжээр зүгээр дотроос надаа ингээ хилээд өгдөг юм. Тэр чинь ингээд одоо за зүудэлж яхад нь зүудэнд нь хэлж болох юм те нэг бодлоо. А нөгөөх нь ингээд зүгээр явж байхад одоо магадгүй өөрт чинь болох гэж байгаа юу зүйлч хүмүүсгүй бол мэдрэмжээр хэлж өгдөг нь одоо цөөрлөл юу гэж яаж хэлдэг гэсэн үг бол одоо юу гэмээр юм те анхандаа бол хүн нөгөө ялгадаг байхгүй юу? Анхандаа бол ингээл би өөрөө ингэ бодчихоо гэд ингэ гайхаад иддэг. Тэгээд би өөрөө ингэ бодчихоо гэд тэнгуү тэр нь болчингууд ингээл тэгээ явандаа ингээл ер нь надаа нэг жоохон мэдрэмж ингэ урьдчилж сануулад идэм биш үү гэд бодол энэ хоёроо ялгах хэрэгтэй мэн гэж бодож эхлэв. Тэгээд яг үндэ нөгөө хүмүүс чинь тэгж энэ хоёроо ялгахгүй дээ гэхээс илүү би өөрөө бодсон юм болов уу гэж өөртөө мэдрэмжэндээ жоохон итгэдэг юм шиг байна. Бас нэг талаараа. Яаж ч ялгагддаг л таа. Нөгөө домч тэгэл энэ машин тэрэгний сэв ярьлагдаг гэдэг чи өөрөө чи хийдэг одоо гартаа оруулаад эхэлсэн байгаа зан үйлүүд гэсэн. Эхэлсэн байгаа үйлүүд гэсэн үг тий. Тэгээд гэрээхэндээ яг нөгөө ойр дотны хүмүүстэй бол юм хийдэг. Манай дүү одоо жишээлбэл ээж дүү энэ маань жоохон хоол идэг байхгүй. Зайтай байдаг. Тэгээд нэг тэр болго уулзаад ээж чаддгүй. Тэгсэн чинь нөгөө хотод ирээд манай ээж тэгдэг байхгүй. Дүү чи ингээд би энэ юусоо болохгүй байна гэд. Энд чинь бараг 17 8 навцаах шүү. Тэгээд дүүгийн чи ингээд би юусоо болохгүй байна гэд. Яасан гэдгсэн чинь имлэгээр яваад одоо ингээд юм идэж таалаа сүүл рүүгээ бүр. Одоо ингээд хоол дүнс нэг халбагдаал буцаа гаргачдаг. Усуугаал хүртэл гараад сүүлдээ ингээд дүү чинь баг ингээд нөгөө хувь тавилантайгаа хөвлөрч байгаа шүү. Тэгээд ходоодоо бараг хэдэн ч удаа дурандуулсан. Жил тойрон имлэгээр явлаа гэд нөгөө оншин тодорхойсэн юм байна л да. Тэгээ яваад ингээд би тэгээ ээж нь ингээд зүудэлсэн. Миний хамгийн нандин зүйлийг нэг юм нүүр нь харагдахгүй хар хувцастай ингээд ирж авах гад тэрийг би харамлаад байна. Би дүүгч явчихъя гэдээ хайгаад. Сүүлийн үед бүр ингээд 50 мэж чадахгүй ингээд тэгдэг байхгүй. Тэр нь би хөө ээж эртгэлэхгүй дээ гэд. Тэгээ ингээд дотроо ингээд дотоод мэлмэндэл харна штэ ер нь л. Тэгээ ингээд дотроо яг ингээд дүүг ингээд бодсон чинь ингээд одоо ингээд энэ хавьд нь хүзүү мөрнийх нь энэ хавьд юм бөөгнөрсөн хар юм байгаад захгүй дүүд ингээд дүүгээс салахгүй мэдрэгсэн гэсэн үг харагдсан гэсэн үг дотоод мэлмэнд ингээд байсан байхгүй. Тэгээд би тэрийг хараад нэг юм наалтчтэй гэж бодож идэл дотроос ингээд хэлж байгаа байхгүй. Дүүгээ гэртээ авчир гэдэг байхгүй. Тэнгүүд би ээж дүүг би аваад хончигээд тэгээд хэд хонч магадгүй гэд ингээд хэлээд яасан чи яг тэр оройноо шууд би нөгөө нэг жоохон харлаа маас жоохон сонирхдаг. Харлаагаар жоохон хармуу нэрийг дарах ч юм уу юм зайлуулах тал дээр жоохон сонирхдаг гэсэн тэр үед. Тэнгүүд тэгээд лагаар ингээд юу. Гэтэ нарийн юм бол тэр юу үгүй хэлэхгүй шүү дээ. Тэгээд ер нь бол за одоо ингээд гээл дотроос ингээд лааны хоёр талд суу ингээд гээл ингээд янгота дотроос мэдрүүлээл тэгээд хоёр талд ингээд сууж агаад би дүүгээ за ингээд нүдэ ханаад чи өөрийгөө дотроо хар. Тэгээ би ээж дүү хоёр талаар юу харснаа ерөөсөө хэлээгүйсэн юм. Тэгээ уусаа хэлээч нэгтгэхгүй байх гэж бодсон шүү дээ. Тэгээ ерөөсөө хэлээгүйсэн чи манай дүү ингээд яг ингээд лаулээгээл үйл дуусны дараа би манай дүү ингээд тэрний өмнө ингээд амар юм нэг хүн ингээд ийм болчихсон шүү дээ сүр сүлтэн ингээд унтсан. Тэгээд амар торцсон ингээд юм идчихдэггүйсэн шүү дээ. Тэгээ амар нүд бүр ямар ч гал цоггүй баг ойр хэдэн жил инээгээгүй юм уу гэмээр болчихдээ шүү дээ хүн чинь нэг юм ер нь наалдчихар хүн яг тийм болд шүү дээ. Тийм байжаад яг лаа үлээгээл ингээл нүдэ нэгэрэг ингээ харсан ч манад амар хүрх инээждэг байхгүй өдөөс. Тэнгүүд за гэл бодож исэн чи дотроос тэгдэх маргаашнаас зүгээр болно доо гэлдэгдэг байхгүй. Тэнгүүд нь маргаашнаас зүгээр болно гинэ гэл тэгээд би чи яг юу харсан бэ гэдэг үгээс асуусан чи би яг ингээд өөрийнхөө ингээд дотроо төсөөлөө ингээ харсан чинь миний энэ хүзүүний энд ингээ амар сони юм хутаа шиг хар юм байсан гэсэн чинь би дотроо ингээ амар баярлал би зүг харсан гэл тэгээ ингээл батлаад өгчөж байгаа байхгүй. Яг миний харсныг харсан. Тэгэл за ямар ч зайлуулчлаа да гэл тэгээ ингээд өглөө нь босоод би ингээл дүүгээсээ төрүүлж босоод ингээл хоол хийгээл тэгээ ингээд иймэрхүү юм том аяг байдаг шүү дээ. Томхон ингээд аянд дүүр хийгээд гэсэн чинь шууд бүгдийг нийтээд тэгээ бит хоёр ингээл амар орилдоод бүр ингээл баярлж байгаа юм чинь тэр чинь амар удаан тэгээ явчихсан.
ингээл нулимс зээлгээл хоолой зангирал бүр тэрвэрлдэл ойролтол нэг тийм болчихсон. Гахалтай маа тий. Бүр юм за бөө гэдэг сэдвүүд шууд боллоо. Магадгүй зүгээр юм үнэхээр шууд ингээд байж байгаад өөртөөгөө ингээд одоо ямар нэгэн зан үйл хийхгүйгээр шууд ярилцаад дүүдээ наалтсан муухай зүйлийг шууд алга болгоод magical те ичтийн юм шиг. Тэ нэг бодлын тийм. Тэгээ нөгөө анх болохоор ингэдэж үйл хийгээд тэр одоо манай хүүхд ингээ халуур нөгөө халуурангууд нөгөө хоолойгийн сор гээл дотроос тэгдэг байхгүй. Шүнж ингээ халуураа хүүхд өндөр халуур харин мүд идэгдүүс хэцүү шүү дээ. Тэг би ингээ эхлээ ойлгохгүй нөгөө бөөг ингээ харж байгаа байхгүй. Амнаас нь ингээ сороод идэв шүү дээ. Тэгвэл би ятаас тэх юм бах та. За хүүхдээ болгоосаа тэгжтэн. Би хэрвээ ингээ тухайн үед бүр олон жилийн өмнө ингээд нуусаа уутамтай авахгүй болохгүй гэж зүг байхгүй. Тэгээ би тэгээ ингээл хин хамаагүй хүмүүс ирэхээр амнаас сордох юм бах та гэж бас бодож мадаад тэгээ айгуу дургу ингээд би гэсэн чинь хоолоноос нь сороод гэлдэг дээ. Тэгээ би яг ингээд хоолоноос нь ингээд сорчихсан. Тэгэлсэн чинь 20 минутын дараа халуун шууд бууцсан. Тэгээ би тэр хүн ингээд итгэдэггүй байхгүй өөртөө. Одоо нэг зүн мэдрэмжэндээ итгэдэггүй шиг үйл хийж штэ. Тэгээ яг аах бол ингээд угаасаа л яг баг ингээд ич хэдий юм шиг санагдаж штэ. Баг панаалтай ч юм шиг ингээд зүгээр ингээд таарчуу. Зүгээр л ингээд яг зүгээр болоо таарчуу. Би яг зүгээр ингээд бодлоо ингээд бодон өөрөө ингэж бодонгууд ингэж үү гэж бодохоор яалч ингээд зүн мэдрэмж өгдөг. Тэгээд яалч тэр нь амар ингээд яагаад гэдэг. Хүрээд гэдэг. Анхандаа болж байгаа өөртөө итгэдэг. Таарч уу дахин өөрийгөө айгуу сордог гэсэн. Нэвтрүүлгийн эзэнтгчээр Солонгосын Tera брэнд оролцож байна. За энэ хүн пивний маань нэг онцлог чанар маань зөвхөн 100% байгалийн нүрс хүчлийнхийг эсгэх замаар үүсгдэг учраас амт нь илүү зөөлхөн тийм гоё смут байд юм байна. За тэгэн гут бидний нөгөө үзэх дуртай Солонгос кинон дээр сөөжүү бомб гэж ярьдаг те. Сөөжүүтэй хамгийн гоё зохицдог пив юм байна шүү. Би яг юунаас эхлэхийг бас ойлгохгүй байна. Яг нөгөө нэг түүхүүдээ ярих гал би ч нөгөө бас хэцүү шүү дээ. Юм ярингууд энэ хөтлөгч нь ямар ядаргаатай ингээл. Тэгээ аль болохоор ингээд хөтлөгч ярих хэрэгтэй гэдэг юм шүү. Хэмээгүй ингээд байх гээд хичээгээд байгаа. Аль болохоор ингээд ухахгүй те. Өөрөөр нь нэг ухуулах гал яриулах гал. За ойлгомжтой амар тийм magical юм шиг те. Яг хөө зүгээр бидний дунд байдаг л да. Бүгд бөөдөр очиод. Гэхдээ өөрөө нөгөө юм бөөгийн хийц ингэрэг хэрэглэлгүй мөртлөө дотроо одоо тэр холбоогоор шууд ингээд нэг ясандаа ингэж буулгаж ирэхгүйгээр бараг байнгын ингээд дотор нь байж идэх ч гэмэр ч юм уу те нэг ингээд тийм холбогдож идэв. логик гэвд те. Тэгэнгүүт надад нэг юм асуулт байгаа юм л да. Ойрын үед эсвэл би нас бинд хүрээд ч юм уу те. Айгүй их сонсогдоод байгаа. Энэ сэдвэр ойлаа ярихгаа үзье. Тэр юу вэ гэхээр хараалцдаг. Энэ юм үнэхээр байд юм уу? Байдаг бол яадаг юм те. Яаж сэрэмжлүүлэх талаас нь ч юм уу. Тэгээ. Тэгээд эн чинь тэгэнгүүт нөгөө юутай холбогдсон, нөгөө бөөнөртэй холбогдсон л да. Миний түүх гэхээр. За. Тий. Юу яжсэн? Яг тэр 19 онд юм байна. Би чи нөгөө онгодоо ямар ч ингэж зүүдлээд тэг ингээд харцсан байгаа штэ. Тэгэд онгод яг дүр гэж юу н баг байхгүй ах гэж боддیں۔ Одоо яг тийм юм дүр гэж байхгүй. Одоо бидний өвөг дээдсийн маш тийм хүчтэй оюунлаг байсан тэр энерги, оюунлаг тэр энерги нь л нэрхтэй л холбогдож байна гэсэн үг. Тэгэхээр зүүдэнд ирэхээр хамгийн хайртай дотны хүний дүрээр ч юм уу. Одоо юу гэдэг аль нэг эмээ өвөө ч бас тийм дүрээр ирдэг байж байна. Тийм. Миний бодлоор бол. Тэгээд нэг сэрэмжлүүлмээр зүйл гэвэл яг би ч одоо нэг онготойгоо яг холбож аваг байгаа штэ багштай болж аваг байгаа. Багштай болох гэж бол үзсэн. Онготойгоо холбогдоод бүр ингээ буулгах хэрэгтэй юм байна гэд ойлголттой болчихж байгаа штэ. Ер нь бол заавал тех ёстой гэд бодцсон. Тэгээ ингээд манай нөхрийн одоо нөгөө үеэл нь бүү байхгүй. Тэгээ тэрний багш нь гээд нэг хүн байдیں۔ Тэр хүн бүр олон жилийн өмнөөс л би чинийг багш болно гэдэг гэсэн юм. Тэгээ би тэр амар бодлоо шүү дээ. Би дотроо яагаад чи юунийг багш болохгүй гэж бадаасаадсэн чи та нар мэддэг юм биш гэд бүр амар бодлоо шүү дээ. Тийм үү. Мэдрэмжийн хувьд бүр амар толцоо. Даа жоох ингээд буруу муу юм хийгээд байдаг. Тийм буруу тал руу хацсан байдаг байхгүй.
Тий. Бараг 30-аад жил бүэлцсэн. Тэгээд тэр хүн болохоор ингээд одоо хүмүүс ингэдэж штэ ингээд багшигаа зүүдэлдэг гээл тэгдэж штэ. Тэр хүн миний зүүдэнд орсон байхгүй. Тэгээд тэгэхээр заавал ер нь багш ч байх хэрэгтэй бол биш үт юм билээ шүү гэдээс одоо хүмүүс яг гиннээр ингээд итгэх гээд байдаг штэ. Тэгээд ингээл чи тийм одоо хувцс одоо хингэрэг харсан байна. Гэ би бас харсан юм аа штэ. Тэр юм нотлоо хэлчингүүд тэгээд дээрэс нь миний зүүдэнд орчхоор ингээд би нэрэж тийм үү. Гэ багшаа болгоё гэд бол нэг хэсэг бол бодсон. Тэгээд багшаа болгоё гэж нөхөртөөгөө ярилцаад яг тэгээ шийдчихэнгүүд манай онгод ингээд дотроос ингээд заахгүй. Юу багшийн хэрэг байхгүй гэд ингээд жоохон хилэгнээд гэх юм уу тэгээд идэгсэн. Тэнгүүд би ингээд тэнийг юм шиг зөрүүлээд би ингээд багшгүй бол танийгаа яаж буулгаж авах юм бэ гэд ингээд ингэдсэн байхгүй. Тэгж бодоод тэгээд зүгээр ингээд дотроос ингээд тахт тэрийг ингээд тахгүй. Тэгээд тэр багш наваа ингээд нэлээ хол ингээд дагуулж байгаа байхгүй. Одоо нэг шаваа ингээд босох гэж байгаа чи харж ав гэд. Тэгээд тэр шав дээр нэлээ хэдүүлээ 3 машинаар явсах. Би машинтайгаа тэгээд тэр нөхрийнхөө үеэлтэй. Тэгээд тэр багш болохоор юу лээ ахтайгаа тэгээд ахих нь хүү нас нэг жанжин болгодог гэлөө. Тэгээд заахгүй. Тэгээд тэр хидтэй ингээд явсан чинь нэг жоох юм дэрл хүмүүс идэв штэ. Тэд нар одоо ингээд одоо нөгөө өөрсдөө шав болгож байгаа хүмүүсийг өөрт нь өгсөн бэлгээр өрсөлдүүлэх гээд идэг ч юм уу. Аха. Тийм нэг юм тэгэнгүүтээ ингээл тийм ийм одоо би л энэ чинь хийж өгстэй одоо баахан могоо зогоо ингээд бэлдсэн чинь наатаа шатаа гээл манай онгод дотроос тий. Тэгээ яг ингээд би болохоор зүүдлэхэрээ ингээд манай онгод бол ямар ч могоогүй зүгээр л ингийн нэг борд илт битг байхгүй. Тэгээ яг сүүлд л надад нэг хэцэмцээ харуулсан намайг асуухад. Ерөнхийдөө бол нэлийн тийм даруу. Тэг ямар ч тийм амар гэлцэл дэл байдгүй юм билээ шүү дээ. Яг заавал амар үүсгэж бас болохгүй байх л та. Гэтэ ерөнхийдөө бол нарантуулаас ингээл очиод бэлэн шууд юм бэлтгэл хийцээж биш байхгүй. Гүүл ахгүй. Тэгээ ингээд дотроос нь намайг ерөнхийдөө манай онгод бол уг нь ингээд чиглүүлээл явуулсан байхгүй. Тэгээд тэр хүн дээр ингээд дагаа явсан чинь ингээд ингэж болгох юм ингээл тэгсэн чинь ингээд тэнд жоох ингээд чи ер нь мөрнө гэдэл ингээл нэг жоох ингээд би ингээд жоох юм үний юм хилчингүүд ингээд уурлаад байдаг. Тэгээд дээрлэх гээд байгаа юм шиг ингээд загин зандраал тэр нөгөө нэг юу амар надаас бараг 10-аад дүү илүү тэр нэг жанжин болгодог гээд нэг жоох юм байсан юм аа. Тэр хүүхдээ хасаа болгосон гэд. Тэр ингээд ямар ч хацаах байхгүй амар дээрлүүдээ тэрэн дээр нь жоох ингээд маргаан үсээд уурлаад би төрүүлээ явцаахгүй. Тэгээ явсан чинь араас багш цаалгаад багшин дээр ахна гээд байгаа юм уцаар надтай хэрүүлээгээд. Тэгээ би зөөр мөрөөр явмаар наваа 50 гэд. Тэгээ би төрүүлээ явцаахгүй. Тэгээ явсан чинь араас тэр хоёр машинтайгаа тэр хэд явж байгаад хоорондоо мөргөлдсөн юм лээ. Пүү. Тэр олон машин багт. Хоорондоо мөргөлдөөд тэгээд намайг ингээд үгээр идэдсэн хүмүүс ингээд нэгнийх нь нуруу руу ингээд хитэн араас нь хүчтэй орж ирэнгүүтээ нурууг нь гинтэйгээд тэгээд хүний машин нэг нь гуугаа явжсэн гэсэн тэр нь надаас нөгөө нэг авцсан байсан мөнгө нь тэр машины төлбөр нуруунд нь яг явцсан байхгүй. Юу. Тэр машиных нь нөгөө нэг хүнээс авсан гуйцээс унсаас машин болохоор сая 800-ийн засвар гэлөө юу гарсан гэдэг. Тэгээ тэр нурууны имжлэгийг нэг 600 гэлөө. Тэгээ ерөнхийдөө бол тэгээ би тэр мөнгөнд ерөөсөө нэг сони ингээд уужраад явчихсан. Ерөөсөө харамсах юм төрөв шүү дээ. За гүйс тэгэл манай онгод ерөнхийдөө бол ингээл ямар ч онгод бол тийм шүү дээ. Одоо ингээл зүгээр хахт нь ингээл гатгаад ивэл улаач өмөрнө шүү дээ ер нь бол. Тиймэрхүү юм бол угаасаа байдаг. Гэтэ нэг гоё юм нь болохоор одоо ингээд хараал чдаг хүнд муу санахыг тийм бодох ч хэрэггүй гэдэг. Одоо дотроос бүр ингээд амар анхааралтай. Хүчтэй байх нь шүү дээ. Тий, одоо нөгөө хараал чдаг тийм бол амар дургу манай. Хүнд ерөөсөө муу санжлахгүй. Тэг яг одоо ингээд заавал ингээд онгоцтой байлаа гэд авах гад ингээд яарад ах шаардлага байхгүй. Одоо би яг бүүгийн талаар ингээд зүүдэлчихлээ 11 жил болж байгаа шүү дээ. Намайг 2 ч удаа бүр 16 онд л 10 жилийн өмнө одоо ингээд авахгүй бол хүүчин өнгөрөх гэж хэлдэгсэн. Одоо манай хүүчин том өсвөр наснд ирж байна. Тэгэнгүүт сая 19 онд шүү дээ тэр
багш бас намайг одоо яг 21 оны дотор л авахгүй бол охин ч хүүхэн мөхөн гэл манай аав ээж хүртэл айлгаалдаг ч лээс. Одоо тэгэл би ингээл амьд сууж лээ. Тэгээ ер нь тийм нас амар айд юм шиг байна. Тэгээ дээрэс нь тэгэл өөрөө мэдрэмжгүй болвол бүх ажлуус нь бүтэхгүй байлаа гэл шууд бүү болчихно гэсэн үг бол биш. Тэр тэгээд бас нөгөө нэг ямар нэг юм хараалцдаг юмд өртцэн юм ингээд наалтцсан дагцсан амар андшгүй байдаг штеп. Имлэр яваад үнэхээр ингээ оншин тодорхгүй байвал тийм байна гэсэн үг. Юмд өртцэн байна, юм наалтцсан байна гэсэн үг. Тэгээ тийм хүн харахад яг яаж мэдэгддэг вэ гэхээр нүд мүдний амар галц цоггүй. Бүр ингээд сүр сүлтэнд хайцсан гэмээр яг тийм болсон дөө. Тэгээ ингээ алхаа гიშгэн хүртэл нэг тийм ингийн үеэсээ ингээд ямар цог зол байхгүй. Ингээд би нэг эмнэлэг твтгэд нэг тийм охин байсан. Орж ирсэн тийм хүмүүс. Тэгээ тэр болохоор ингээд би ингээ онгодуудтайгаа холбогддог гэл орж ирэл тэг яриадсан хгүй. За. Онгодуудтайгаа би холбогддог. Би онгодуудаа л гэж боддог. Нэг зүйл надтай байгаад иддэг гэл. Тэгсэн чинь ингээл палатанд хэдүү ортой ингээл хэдүүлээ гэж байна. Би ингээ шууд оноо ч юм биш гэж хэлж хүмүүс ажид хэлж болохгүй байхгүй. Тэгээд би ингээ дотроо мэдэрсэн чи өөрт нь хэлхээс хүртэл ингээ санаад биш байна да. Гэл дотроос надад хэлээд байгаа байхгүй биш гэл буруу юм алдчих гэл. Тэгээ би мэдрээд байгаа юм хэлж чадахгүй хэлийгээд ч тэр хүний гомдоочих юм болов гэнгээ яаж хэлхийвэж болохгүй ингээ. Өөрөө бөөгээд итгэцэн явждаг те. Тэг болгож байгаа гэ тийм ингээд онготойгоо арчин ингээ итгэцэн явждаг. Тэр нь ингээ амар удаан алдсан. Тэгээ тэр хүн ингээл яриад байсан хгүй. Тэгжсэн ингээд битээр нэг хоёулахна нэг нөгөө юу тоглож байгаа л гар тенс тоглолцснаа ингээд над дээр хэлдэгдэг байхгүй хөөе. Би чамаа ингээд тэр уг нь өөрөө амар мэдрэмжтэй хүүхэн байсан байхгүй. Тэгээд би чамаа ингээд дараа бусдаас өөр ингээд нэг яриа өөр гэдэг чинь ингээд мэдээд байгаа байхгүй. Би чамаас нэг юм асууж уу. Чи надад нэг юм хэлгээл болоод ингээд чадахгүй юм дээ гэлдэгдэг байхгүй. Тэг амар мэдрэмжтэй байгаас өөрөө. Тэнгүүт нь заа гэл юу юм гэдэг тэгэл одоо мэдгүй царайлаад тэгсэн чинь намаа ингээд тагаад натаа байгаад байгаа зүйлийг манай онгод мөн үү биш үү чи миний эргэлзээг тайлаад өгч надад амар хэцүү гэдэг байхгүй. Тэр их ингээд баян ингээд хөмсгөө зангидсан л та би энэ баян өвдөж байгаа юм шиг тийм царайтай ингээд нүд нь ямарч галгүй түүндээ жоох ингээд бүхтийж ингээд нэг амар удаан юм сонио алхдаг байсан байхгүй. Нэг л айгүйх зовоод байгаа ч юм шиг юм сонио. Тэгэнгүүт нь за чи гомдохгүйгүй л би яг ингээ үнээр нь хэлчих. Би яг яаж хэлэх арга болохгүйсэн юм а гэдэгсэн байхгүй. Наа чи ингээ танаа онгод ч нь бол биш ээ. Буруу юм наалцсан. Гэтэ наа чи мөр ингээ наалтаад удцсан байна. Чиний хамаг юм чи ингээ сороод байна гэж би тэгсэн байхгүй. Гэсэн чинь тийм ээ те. За. Тэгвэл чи энийг зайлуулж чадах уу гэдгсэн чи би өөртөө сэтгэдэг. Энэ амар олон жилийн өмнө гэхгүй. Би нөгөө нэг зөвхөн ойр дотны хүмүүстэй хүүхдүүдтэй ээж аав гэрийнхэндээ ингээ хамаатнаас нь юм хийжсэн болохоос нөгөө хөндлөнгийн тухайн үедээ бас нөгөө нэг янз бүрийн л ойлголт өгдөө шүү дээ. Бөө хүн чинь ингээд удмынхнаа л застдаг мстаг бас нэг тийм бодолтой ингээд яваад исэн чинь гадны үнд ингээд хийх болчихж байгаа юм. Тэнгүүд болт юм болов уу гэж бодсон чинь болно гэж дотрос дэгдэг байхгүй. Чи чаднаа гэдэг байхгүй. Тэнгүүд амар баярлал. Оо чадах юм уу гэл гадны үнд бас хийж болох юм уу гэл. Тэгэл тэгсэн чинь тэр охиноос би бас асуудаг өөртөө бас би жоох итгэхгүйсэн л чи надад итгэж чинь үү гэлсэн чинь би чамд итгэж чинь гэлтгсэн чинь хүүе хүн надад итгэж чад би ягаар өөртөө итгэдэг гэж бодонгуудаа за одоо юу хэрэгтэй гэл дотроос ингээл асуусан чинь тийм аа гэл ингээд тэгж байгаа байхгүй. Тэгээ би тэр юмлээс ингээл гараал ойрхон дэлгүүрлөө ороод юм аа бэлтэл. Ингээ амар ч юм бэлддэг шүү дээ. Ер нь л яг цагаадлахаар тэгэл зүүдэнд надаа ингээд одоо ийм ирэх ав гэд гар дээр ингээд тавьж өгчсөн эрхийг би олж авчихсан байхгүй. Тэр эрхээрээ үлээсэн. Тэр үед зүүцсэн байсан байхгүй. Тэгээ тэрүүгээр тэр охины ингээд нуруу ингээд талан дээр нь ингээд наалтцсан байсан байхгүй. Амар эвгүй юм нэг сарсан маг байхаа шиг гэхдээ яг тийм биш. Ийм рүччг юм хар мөртлөө далав ч юм уу юу юм гэдэггүй амар уртын юм ингэж юм ингээд ийм шах үзүүртэй хоёр юм ингээд ингэж юм гэсэн нэг амар ийм заваа юм хар юм байсан байхгүй. Амар юм ярцаасан шүттэй. Нүд нь баг харагдахгүй. Тэрийг яаж харах вэ? Бас л дотоод мэлмэндээ харна шүү дээ. Хүний шууд ингээд нүдэнд шууд ил ингэж харагддаг байхгүй тийм. Нүдээ анаал харна гэсэн үг үү? Нүдээ анаагүй байсан ч анхандаа нүдээ анж төвлөрч хардаг гэсэн. Ер нь нүдээ анаагүй байсан ч шууд ингээд дотор ингээд харагдчихдаг. Хүн юм бодож байгаа юм шиг хүртлээ гэхдээ арай өөр гэсэн үг. Одоо шууд харагддаг гэсэн болчдаг гэсэн. Маш эерэг, маш хүчтэй. Өвөө юм ээ. Аль нь байгаа. Гэхдээ өвөө
гэж зөв бурууш мэдгүй л да. Ер нь л онгоцтой тийм өвөө нь л байх болтгүй. Хэрэгтэй юм ихтэй л гэж. Миний асууж байгаа царай. Би ч бас яг юу гэж хэлээ сайн ойлгохгүй. За тэгээд тэр бүсгүй зүгээр осноо. Тийм тэгээ бас ингэдэг одоо үйл хийлэхээр ингэдэж штэ. За тэгээ тэд хоноо зүгээр болно гэдэг. Тэрийг яг би үүсгүй бас тэгдэг гэж магадгүй л тэг. Гэхдээ юм наалдаад ч юм уу би үнээр ингээд хараалцдаг төрцөн үйл хийнгүүд яг зүгээр үйл дуусаад шууд нүд нь галтаа болчдөг. Мэдрэгддэг. Шууд одоо ингээл нуруу ингээл тэгшрээл тэгэл ингээл алхаа гიშгэн шал өөр болоод зүгээр хизээ ингээд сүулт ингэж инээсэн болоо гэмээр амар гоё инээдэг. Бүр шал өөр болдог. Нүүрэнд нь ингээл бүр. Бисээ өөрөө ч ярьж байхад шинж тэмдгүүдэн ингээ хэлсэн чинь надад зүгээр нэх бодогдож байгаагүй ч юм уу хүний нүд нүүр ингээл харагдсан байхгүй юу? Энэ мэдрэмж үж болно те. Болно. Зүгээр ингээд болно. Гинт орж ирж байвал те. Яг бас гинтэн ч хаашаа энэ нэг ийм шинж тэмдэгтэй байдаг гин гот нэг нөхрөл саяжангаанууд нь харагдлаа. Тийм хүн байсан юм. Амар эвгүй харцтай. Аха. Тэгээд ерөөсөө л нэг тийм болж өгөхгүй л байдаг. Тийм. Тэр юу наадчгүй байт. Өмнө нь яг нөгөө манай өмнөх сизон дээр ч юм уу яг нөгөө сахиусаа авцсан гэх юм уу? Бөө хүмүүс болж нэлээ гой сонирхолтой яриа өрнөсөө өөрөө ч яриа болохоор нэг тийм яг бөөгийн хийц энгэрийг хэрэглэлгүй хэрнээ айгу хүчтэй юм мэдэрдэг зүйлүүдтэйгээ хуваалцж байгаа юм. Гой амар сонирхолтой бүр тэр багасаа ахуулаад хүүхэд эмхтэн өндөрж байгааг харж байсан. Түрүүний бас нэг амар сонирхолтой ч гэх юм уу, зөвүүнч гэх юм уу те муудалцаад явлаа шууд тавтай амар те. Тэгэхээр тэр чинээгээрээ бас хүчтэй байна гэсэн үг. Зөв. Тийм. Одоо өөрлөө чи ирэх гэжсэн хааны энергийг тэр хүн тэнд ингээд те аргалж чинь. Намайг хамгаалж ийн л гэсэн үг л дээ. Тийм. Тэнгүүд зарим хүмүүс нь тэр хүмүүс одоо хараад баг юм хийжлээ гэж бодлоо. Өөртөө шигээ жоохон бадсан юм шиг л. Өөртөө нөгөө тийм учраас. Тэнгүүд зөв намайг хамгаалж байгаа л зүйл. Тэгээ энэ хараалцдаг гэдэг юм бидний эргэн тойронд аюу их байгаад тах шиг байна те ер нь. Энэ чинь нөгөө нэг одоо би хараал хийсэн. Би хараал хийсэн. Тэгээ тэр хараасан байна гэж нэг хүн зарлахгүй шүү дээ тий. Тэг зарим хүмүүс нөгөө хүн хараал хийгээг байх зүгээр модалцууд энэ намайг хараачлаа гингүүтээ тэр бодлороо дандаа өөртөө муу юм татсаар хагаад энэ намайг хараачлаа одоо ингээ харагдц учраас энэ намайг хараас учраас би ингээл энтэй модалц учраас миний ажил төрөл бүтэхгүй дээ гэхээр угаасаа бүх юм энерги шүү дээ. Тэгээ бодоол яваад хахаар хамгийн өмнөд ороод л ингээл тэгээл улам битгий яваад. Тийм тохиол бас байдаг. Тийм. Тэгээд бас нэг урд нас мас гэж юу та нар итгэдэг. Урд нас гэж яг итгэдэг гэх юм цаашаа. Гэхдээ намайг жоохон багт шин намайг шатарчин байсан гэж ярьдаг. Нэг лам гэхдээ. Шарын шин тал руугаа. Би бол нэг ойр сонирхоогүй сэдв биш үү? Зүүдэндээ бол тэр нэг манжийн дарлалын үе юм болов уу гэж бодоод би одоос түүхмөхөөс нарийн судлал хийж бодоод байгаа. Хятад методудаас цухтаагаал ер нь нэг дээр үеийн л юм аягүй зүүдэлдэг. Одоо морь унаал уулын ингэрээр тойроо цухтаагаа явуулаад морин дээр нь тийм том имэйл харагдахгүй ч юм уу тэр. Тэгээд дийлмэл нь тийм ингээд дээр үеийн тийм. Тиймэрхүү хятад методтой үе юм нэлээ их зүүдэлсэн. Тэгээд би тэр үед би амьдарч ирсэн юм болоо гэж бодоо. Нөхөртөөгөө тэгээ аавтайгаа цухтааж гэсэн. Тэгээ өөрийнхөө яг ингээд цухтааж ингээ морь унаа явж өөрийнхөө тэр нүдээр ингээ хараад байгаа хгүй тэр хүний зүудэндх би эндээ. За тэгээд өнөөдрийн одоо манай нэвтрүүлэгт орж ирээд бас тийм одоо нэг юм далд ертөнд зэрэгэлдээ ертөнд тийм амар magical юм шүү дээ итгэдэг хүмүүстэй бол сүнчтгэр байдаг. За тэгэнгუთ бүр маш сонирхолтой. Надад бол тэрийг би дахиад хэлж амар сонирхолтой санагдаад байгаа нь ингээд нөгөө бөөнүүдийг ярихдаа жоох үгүйсэх талаар нь ярих гэж байгаа юм байна. Төрөний нөгөө хэлдэг үхэн үрэгтэн те тэр жил амьдралч мөрдөхгүй болно тийг заавал авахгүй болохгүй гэдэг бас өрөөсгөл ойлголт юм байна шүү те. Манай монголчууд угаасаа олон бөөтэй тэгээ одоо яг нөгөө жинхэнэ үгүй гэл ингээл маргаан байсаар л байдаг те. За тэгэнгუთ манай зочин болохоор хамгийн сонирхолтой шууд өөртөөгөө дотор нь банк юм байждаг юм шиг тэр амар сонирхолтой надад санагдлаа. За өнөөдрийн нэвтрүүлэгт тэгээд оролцсонд маш их баярлалаа. Манай нөгөө түрүүний яриадсан гоё тайрагийн гарын бэлэг байгаа шүү. За баярлалаа. Гоё юм бэлээ гэж. За өнөөдрийн нэвтрүүлэгтээ цуг байсан баярлалаа. Subscribe-а дарахаа бити мартаарай. Баяр та.
Horse Автоэкспо, Япон, Герман, Хятад бүх төрлийн машиныг сонголтоор худалдан авах боломжтой бөгөөд авто тээврийн үндэсний төв, оншилгоо, даатгал, банк бус санхүү, нотариатын цогц үйлчилгээ, мөн хоолны газар, кофе шоп, машины зогсоолтод бол нэг дор бүх үйлчилгээг ая тухтай авах боломжийг бүрдүүлж байна. Horse Автоэкспо, Монголын хамгийн том машины их дэлгүүр.